эрхийг барих эрхээ бүгд эдэлцгээе. Монгол Улсын үндсэн хуулинд Монгол Улсын төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт бөгөөд өөрийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан засгийн эрхийг барина гэж заасан. 1990 оноос хойш Монголын ард түмэн ардчилсан чөлөөт сонгуулиар засаг төрөө байгуулж ирлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын боловсрол дээшилж, улс төрийн намууд төлөвшөж, төрийн үйл хэрэг ардчилсан зарчимд тулгуурлан хөгжиж байна. Ирэх 4 жил биднийг төлөөлөх хүмүүсийг сонгох улсын хурлын 2024 оны ээлжид сонгуул 2024 оны 6 дугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар болно. Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийг мажоритар болон пропорционал тогтолцоогоор хослуулан явуулах болсон. Монгол Улсын сонгуулийн тойрог нь 5 бүсэд хамаарах бөгөөд орон нутагт 7, Улаанбаатарт 6, нийт 13 тойрог байхаар тусгасан байна. Улсын их хурлын 126 гишүүний 78-ыг мажоритар буюу олныг төлөөлөх аргаар сонгоно. Мажоритар буюу олныг төлөөлөх тогтолцооны хувьд тухайн тойрогт ногдох мандатын тооноос хамааран сонгогч нэр дэвшигчийн төлөө саналаа илэрхийлнэ. Харин пропорционал буюу хувь тэнцвэрлэх тогтолцооны онцлог нь Монгол улс бүхэлдээ нэг тойрог болдог бөгөөд сонгогч өөрийн дэмжиж буй зөвхөн нэг нам эвсэлд саналаа өгнө гэсэн үг. Нам эвсэлд саналаа өгсөн нийт сонгогчоос хуульд заасан босго хувийн санал авсан бол тухайн нам эвслийн авсан саналд нь үндэслэн суудал хуваарлах юм. Түүнчлэн гадаад улсад амьдарч байгаа сонгуулийн эрх бүхэн иргэд сонгуульд оролцож буй нам эвслийн төлөө саналаа өгнө. Өөрөөр хэлбэл сонгогч бүр тойрогт нэр дэвшиж байгаа тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн төлөө мөн сонгуульд оролцож байгаа аль нэг нам эвслийн төлөө санал өгөх юм. За сонгуульд оролцохдоо ямар саналын хуудас ашиглах вэ? За одоо сая сонгуулийн ерөнхий ороо 5 дугаар сарын 6-ны өдөр саналын хуудасны загварыг батллаа. За энэ нь ямар байхаар болсон бэ гэхээр нэр дэвшигчдийн нэр бичигдсэн нэг тал байх нь нэг ёсны нэг сонгогчдод 2 саналын хуудас очих нэ гэсэн. Нам эвслийг нэр бичигдсэн нэг байх нь гэсэн. За энэ удаагийн энэ бол яг нөгөө загвар батлахтаа ашигласан зураг харагдаж байна. Ер нь бол энэ сонгуулиар 23 нам 2 эвсэл буюу 25 субъект оролцох нэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр 25 намын нэр тээжгүүд бүртгүүлсэн дараалалаараа бичигдсэн байна. За сонгогчд маань энэс зөвхөн өөрийн сонгохыг хүссэн нэг намын өмнөх зөөн дугуйг, зөөн улаан дугуйг зүргэн бодно гэсэн үг. За нэр дэвшигчтэй буюу тойрогт нэр дэвшигчтэй саналын хуудас бол тухайн тойрогт та бүхний амьдрал суугаа, оршин суугаа тойрогт маань хэдэн мандаттай байна. Тэрний тоогоор тухайн намууд нэр дэвшүүлсэн ийм саналын хуудас байх нэ гэсэн үг. Нийгмийг өөрчлөхийн тулд нэг ч гэсэн хүний санал дутагдгаа гэдгийг манайхан бүгд мэддэг болжээ. Ялангуяа сонгуулийн эрс хангалттай байснаар нийгмийн төлөөллийн санал засаг төрийг бүрдүүлэхэд бодиттой тусгад нөлөөлдөг. Нөгөө талаас сонгуулийн эрс 50% хүрэхгүй байснаар сонгуул дахих нь бөөн нэмэлт зардал шаардлагатай болдог. Тэм учраас сонгогчд маань иргэний үүргээ ухамсарлаад сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй юм. Ялангуяа хөгжлийн мэргэшилтэй хүмүүсийн сонгох эрхийг баталгаажуулах, тэгш оролцоог хангах чиг үүргийг сонгуулийн бүх тойрогт хэсгийн хороод онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас хөгжлийн мэргэшилтэй хүмүүсийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд сонгуулийн ерхий хороотой хамтран ажилласаар ирсэн нь тун чухал юм. За саналын хуудасаа тэмдэглэхдээ хуульд заасан нэг өөрчлөлт бол илүү эсвэл дутуу тэмдэглэл саналын хуудас хүчингүй болно гэж байна. Тийм учраас та бүхэн энэ саналын хуудсан дээр бичигдсэн заавар одоо ингээд дээр нь заавар байх юм шүү дээ. Тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг өмнөх зөв улаан дугуйг дүүргэн будна гэж байна. Тэгэхээр таны амьдрын суугаа тойрогт чинь хэдэн мандаттай байна? 3 байна уу, 5 байна уу?
7 байна уу, 8, 9 байна уу, 10 байна уу? Дээдл нь 10 байгаа. За ингээд эднэрийг дүүргэн бодох нэ гэсэн. Тэрнээс илүү эсвэл дотоод тэмдэглэл энэ саналын утсыг төхөөрөмж уншихгүй, хүчингүй саналын утас гэж үзэж байна гэсэн. За хэрвээ та дутуу бөглсөн байвал та ахиж нэгийг авахгүйгээр буцаж санал бэлтгэх бүхэгдээ орж саналаа гүйцээж бөглөөд ахаа уншуулж болно. Илүү бөгдсөн байх юм бол хүчингүй олгоод хүчингүй эсхийн орондоо мэдэгдээд тэгээд ахиж нэг удаа саналыг утас аваад бөглөх нэ. За нам дээр бол мөн адил зөвхөн нэг өөрийн сонгохыг хүссэн нэг намын өмнөх зөвөн улаан дугуйг дүүргэн бутнаа гэсэн. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дахь хэсэгт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сонгогчдын нэрийн жагсаалтанд байгаа сонгуулийн эрх бүхий эцэг эхийн болон өөрийн нэр, нас хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжид сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрөөс эхэлж сонгуул дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна гэж заасан байгаа. Иймд та бүхэн доорх линкээр орж мэдээллээ шалган баталгаажуулаарай. Хэрв таны мэдээлэл бүртгэгдээгүй эсвэл алдаатай бүртгэгдсэн байвал 2024 оны 6-р сарын 14-ний өдрөөс өмнө улсын бүртгэлийн байгууллагад хандан зөрчлөө арилгуулах шаардлагатай. Сонгогчдын нэрийн жагсаалтанд сонгогчийн мэдээлэл алдаагүй, үнэн зөв бүртгэгдсэн тохиолдолд сонгох эрхээ эдлэх боломжтой болох юм. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэр дундаа тэрэгцтэй хүмүүс сонгуульд ороход юухээр тулгардаг бэрхшээлүүд бол байдаг. Тэдний хамгийн ихнийх нь бол юухээр хүртийн хэмжээний тухай асуудал. Бид нь бол хүртийн хэмжиж ярьдаг. За энэ бол юухээр орох гарах асуудал. Энэ бол маш хүндрэлтэй. Монголд юухээр ихэнх сонгуулийн байрууд бол юухээр хоёр давхар эсвэл одоо хорооны доодоодлаар одоо фотволоор дамжих гэх мэтлэнгийн ийм асуудлууд бол үхээр үүсгэсэн байдаг. Энэ бол тэрэгцтэй хүмүүс сонгуул өгөхөд үнэхээр хүндрэл үүсгдэг. За дараагийн нэг асуудал бол юухээр та гэртээ байж танаас бол юухээр ирээч нөшөө сонгуул чинь авчна гэсэн асуудал яригддаг. За энэ бол юухээр тухайн сонгуульд нэр дэвшсэн хүний тэр айцгаар авсан тохиолдолд ямар хүнд нэр дугуйл вэ гэдэг нь тодорхой харагддаг юм шуугын дараа. Тийм учраас ямар нам, ямар хүмүүс гарч ирэх гэдгээс хамаарат тухайн хороон дээр дараагийн 4 жилд янз бүрийн төрийн үйлчилгээнд хамрагдахгүй асуудал, шийдэгдэх тухай асуудал гарч ирдэг. За энэ бол хүндрэл үүсгэдэг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аль болохоор сонгуулийн байранд бол очиж саналаа өгөх хүсэл сонирхолтой байдаг юм аа. Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиар харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэг бүхий хавтас санал авах байр бүрт нэг байна. Санал авах байр нь тэрэгэн зэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй бол зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгч болно. Хэрв сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөхөр бол энэ тухай хүсэлтэд өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлалгааны хамт 2024 оны 6-р сарын 25-наас өмнө өөрийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлэх юм. Асран хамгаалагч харгалзан дэмжигчгүй сонгогчийн хувьд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийг нь орон нутгийн баг, хорооны засаг дарганаар дээр дурдсан хугацаанаас өмнө хүсэлт мэдээллийг хэсгийн хороонд хүргүүлэх үүрэг хүлээнэ. За 10 жилийн өмнө бол хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын асуудал бол маш хэцүү байсан. Тэгвэл одоо бас өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлтийг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуурдаг, эрхийн төлөө одоо дуу хоолойгоо өргөдөг байгууллагуудын төлөөлөл бас хийж чадсан гэж бодож байна. За тэгвэл бас одоо нэг хүнд хэцүү асуудлууд байна уу гэвэл бас байсаар байна. Жишээ нь одоо тэрэгцтэй иргэд сонгоход одоо дандаа байрууд маань хоёр давхарт байдаг ч гэдэг юм уу. Харааны бэрхшээлтэй сонгогчдод өгөхөд бол брайл шаблон дээр өгдөг болсон.
Гэхдээ тэр барилга шаблон дээр бол одоогийн пропорционал мажоритар холимог системээр өгч байгаа энэ тохиолдолд бол яаж их вэ? Тэр барилга шаблон минь яаж гарах вэ гэдэг нь бол одоо хэрний бас эргэлзээтэй байна. Мөн барилга шаблон дээр ч нэг цагаан самбар дээр хараар бичдэг болохоор яг тэр нэг балны мөр гардаг. Энэ бол бас жоохон нэг нууцлал алдагдах бас эрсдэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дотор бичиг үсэг муу мэддэг, бичиг үсэг мэддэггүй ийм хүмүүс олон байдаг. Тэр хүмүүс бол үхээр тэр олон хүний нэрийг унших, тэр хүмүүс дотроос өөрийнхөө сонгоё гэж бодсон хүний нэрийг олж дугуйлах, тэмдэглэх энэ бүх асуудал бас хөгжлийн бэрхшээлтэй хүндээ хүндрэл үүсгдэг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгуульд оролцох тохиолдлыг дэмжихийн тулд юухээр аль болохоор сонгуулийн хуудас бол ойлгомжтой хэлбэр байх. Сонгуулиас зориулт гаргаж байгаа намуудын мөрийн хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ойлгомжтой хэлбэрээр тайлбарлагдсан байх. Сонгуулийн байр хүртээмжтэй байх. Энэ асуудлууд бол юухээр эхний том шийдэх ёстой асуудлууд байдаг. За энэ бүх асуудлыг шийдсэний дараагаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгуульд оролцох бүрэн боломжтой болно гэж би бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд биечлэн оролцож саналаа өгөхтөн зориулан налуу зам, саналын хуудасны braille хавтас томруулдаг шил зэргийг бэлтгэх, саналын хуудас гулсуулахгүй байхаар бодож зууралттай дэвсгэр бэлтгэх, санал тэмдэглэх зааварчилгааг харааны бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар хэвлэж санал тэмдэглэх бүхээгт байрлуулах гэх мэтээр өөрсдийн боломжит тулгуурлан бэлтгэж, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд сонгуулийн байгууллагын зүгээс анхааран ажилласаар байна. За 2023 онд одоо шинээр батлагдсан одоо Устрын намын тухай хууль дээр бол бас хөгжлийн бэрхшээлтэй хувьд сонгох эрхийн хэрэгжилтийн асуудал бас тодорхой хэмжээгээр ахиц дэвшилтэй байдлаар тусгагдсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ахмад насны эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй залуучууд гэдэг юм уу те. За энэ төлөвлөлийг бол намууд бол ихээр хүн амын бүлгийн төлөвлөлийг одоо өөрийнхөө үйл ажиллагааны идэвхтэй татсан оролцуулах. За тэгээд одоо хүн амын бүлгүүдээс нэр дэвшүүлээд сонгогдсон тохиолдолд бас тодорхой хувиар одоо тухайн нэр дэвшид сонгогдсон гишүүний тоогоор төрөөсний удаагийн санхүүжилт олох гэх мэтчлэн бол бас тодорхой акс дэвшилтэй хэрэгцээ орчны үед бол бас сайжирсан юм зохицуулт орсон гэж харж байгаа. За нөгөө талаас Устрын намуудын хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлэх, за мөн одоо жигсаалтад оруулах тал дээр бол зарим намуудын хувьд бол идэх санаачлагтай ажиллаж байна. За бас олон нийтэд зарласан байна. Тэгэхээр энэ тохиолдолд магадгүй улсын хурлын гишүүнээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн харааны бэрхшээлтэй ч гэх юм уу сослын бэрхшээлтэй за мөн одоо тэрэн зэрэгтэй гэх юм уу их мэтчлийн ийм одоо төрөл хэлбэрээс шалтгаалаад хүмүүс сонгогдоод ороод ирэх юм бол их хурлын хуралдааны танхим маань бас хүртээмжтэй байх хэрэгтэй байна. За мөн одоо тэр хөгжлийн бэрхшээлийн онцлог хэлбэрээс нь хамаарсан мэдээллийн хүртээмжийг сайжруулах, за мөн одоо дэг бүтцийн хүртээмжийг сайжруулах энэ асуудлууд бол маш чухал байгаа. Тэгэхээр улсын хурлын одоо хуралдааны дэрийн тухай хуульд бол энэ чиглэлд бас тодорхой өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага гарна гэж харж байгаа. Манай бизнес инкубатор төв одоо сонгогчийн боловсролын хөтөлбөртэй энэ хөтөлбөр маань одоо сүүлийн 4 сонгуульд бол бүх шатны сонгуульд одоо хэрэгжиж байгаа. Хөтөлбөр маань юм шүлжээ. Хөтөлбөр олон одоо төрийн бас байгууллагууд нийлж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгогчийн боловсрол болгодог. Тэгэхээр энэ жилийн энэ сонгуул бол бас нэлээ одоо өөр тогтолцоо нь өөрчлөгдсөн. Бас одоо харьцангуйгаар олон хүнийг одоо сонгох дугуйлах болсон, бас нам дугуйлах болсон. Энэ бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг л одоо ямар ч хүн төөрөлтөхөөр ийм асуудлууд бол бий болохоор байна. Тийм учраас одоо хүмүүст энэ одоо нийгэм сонгогчийн боловсролыг бол маш сайн эзэмшүүлж энийг одоо сурталчлах сургалтуудыг явуулах бол хэрэгцээ шаардлага байна. За манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол сонгуульд оролцох нь зөв. Тэд өөрсдөө сонгуульд оролцож ээж өөрсдийнх нь талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого хөтөлбөр ямар байгаа, яаж хэрэгжиж байгаа талаар юухээр өөрсдийн дуу хоолой хөргө, тэрэн дээр шаардах, шахах, хамтран ажиллах
энэ боломж болцоо нэгдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр мөрийн хөтөлбөр намуудын мөрийн хөтөлбөрийг маш нарийн үзэж хагаад тэгээд хүмүүсээ сонгоод сонгуульд явахаар өргөнөөр оролцож өөрсдийнхөө эрх ашигын төлөө ажиллах нь зөвтэй гэж бодож байна. Ямаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээгээ би сонгуульд идэвхтэй, үр дүнтэй, санаачлагтай ороорой гэж уриалж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.